Баяр дөхөөд ирэхээр сэтгэлийнхээ нэгэнхэн хэсэгт гуниг тэдэг хүмүүс байдаг. Чухамхүү дотоодод орсон суугаа цагаан цэрэгтийг дурдж болох юм. Солонгосын хамгийн том баяр болох цагаан сарыг газар бүрт цагаан цэрэгттэй хамт өнгөрүүлэх янз бүрийн үйл ажиллагаанууд нэгджээ. Юун төрөнд өнгөрсөн 11-ний өдөр хуулийн этгээд болох дэлхийд даяар хайрыг хуваалцах нийгэмлэгт цагаан цэрэгттэй хамт цагаан сарыг өгтөн ерөөлийг хуваалцах үйл ажиллагааг нээв. Энэ өдөр үйл ажиллагаанд олон соёлт гэр бүлийг оролцуулаад 300 гаруй цагаач хөдөлмөрчид болон сайн дурын үйлчлэгчид нэг дор цугларан Солонгосын уламжлалт тоглоом наадгааг тоглон баярлаж орон орны соёлоос сонирхууллаа. Үйл ажиллагааг Samsung нийгмийн үйлчилгээний байгууллага ивент тэтгэж явуулжээ. Уг байгууллага нь энэ удаагийн үйл ажиллагаагаар дамжуулан цаашдаа ч гэсэн цагаач иргэдэд зориулсан хөтөлбөрт төрөл бүрийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа. Цагаан сарыг өгтөн дотоодод буй олон соёлт гэр бүлийнхэнтэй элбэг дэлбэг баярыг хамт өнгөрүүлэхийн тулд энэ үйл ажиллагааг бэлтгэх болсон. Янз бүрийн уламжлалт наадгаагаар дамжуулан цагаан сарын орчин илүү хөгжилтэй болж байна. Өдрийн хоолнд догтой шүл болон банш, ногоотой бэн идэж өөрийн ирэхгүй их нутгаа сангалзлаа. Нуулгүй илгэс Солонгост байхад их ганцаарддаг. Цагаан сар болохоор сэтгэл гэгэлзэж их нутагтаа очиж гэрийнхэнтэйгээ уулзмаар байдаг боловч энд хадмынхан байдаг болохоор энд байх сайхан л та. Нэг талаар өнгөрсөн 14-ний өдөр Намянжуу хотын гадаад ажилчдыг дэмжих төвд гадаад ажилчинтай хамт өнгөрүүлэх цагаан сарын баярыг хуваалцах үйл ажиллагааг бас хийжээ. Энэ үйл ажиллагаа нь Солонгосын хөдөлмөрийн нэгдсэн холбоотын дэмжлэгээр зохион байгуулагдсан бөгөөд гадаад ажилчдад 4 кг будаа 200 уутыг өгчээ. Энэ удаад энэ дүүрэгт цагаач ажилчид ихээхэн орсон суудаг болохоор Шоломын гэрийнхэнтэй хамтран гадаад иргэдийг дэмжих үйл ажиллагааг өргөтгөх гэж байна. Онцгойлон энэхүү үйл ажиллагаа нь цагаан сарын баярыг өгтөн өөр хоорондоо хуваалцах, бодит талбарт хамтдаа оролцох гэж байгаа юм. Будаа бэлгэлснээр өгсөн ийгээд авсан хүмүүсийн сэтгэл тэнгэр сайхан байлаа. Цагаач иргэдэд энэ жилийн цагаан сар шинэ жилийг ухтах баяр хөөрийн хамт хөрштэйгээ халуун татан сэтгэлээ хуваалцах боломж гарч хизээнээс ч илүү эрхэм чухал цаг болжээ.